Аюулгүй аймагт ирээд ажиллаж байна. Ер нь газар дээр нь одоо энэ шүлгийн өвчний голомтон дээр нөхцөл байдлаа танилцахад ер нь ямар дүгнэлтэнд хүрээд явж байна? За Монгол улсын одоо баруун аймагуд болох манай Баян-Улгийн Ховд аймагт энэ одоо оны 5 сарын 22-наас одоо эхлээд саатныг буюу одоо Монгол улсад өмнө одоо гарч байгаагүй шинэ хөвшлийн шүлгийн өвчний одоо халдварууд одоо дэглэлтүүд эхэлсэн. Тэгээд Баян-Улгийн аймгийн онцгой комисс, Баян-Улгийн аймгийн сумдын одоо онцгой комиссууд яралтай арга хэмжээнүүдийг бас сайн зохион байгуулж манай Баян-Улгийн аймгийн мал эмнэлгийн одоо алба хөдөө аж ахуйн газрынхан маань бас мэргэжлийн арга зүй зөвлөгөөгөөрөө бас зөв хангаж ямар ч үсэн бол өнөөдөр бидний хувьд бол энэ Баян-Улгийн аймагт гарсан энэ малын гоц хадварч шүлгийн өвчний одоо голомтыг бол одоо дархалтыг бол зогсоож гэж чадлаа. Нөгөө талдаа Баян-Улгийн аймагт бол бас нэг онцлогтой зүйл нь яг одоо тэр өвчний дэглэлт эхэлж явах тэр цаг үед бол бас шашны баяр бас давхцсан. Тэр бол эргээд одоо Баян-Улгийн аймгийн төв Үлгийн хотод бол одоо шүлгийн албар одоо дэлгэх тархах түүгээрээ дамжаад одоо бусад аймаг сумдууд руу тархах өндөр эрсдэлтэй байлаа. Харин энийг одоо маш суурхай зохион байгуулж бас 2-3 удаагийн үзлэгийг одоо Баян-Улгийн сумдаа зохион байгуулж бас амжилттай ажилласан гэдгийг бол би хэлхэн зүйтэй. Нөгөө талдаа Баян-Улгийн аймгийн ард иргэд энэ дээр бас малчин олон түмэн энэ үүсэт байгаа нөхцөл байдлыг зөв одоо үнэлж энэ улсын болон аймгийн онцгой комиссоос гаргасан одоо шийдвэрүүдийг маш сайн одоо ус дагаж мөрдөж ингэж ажилласан байна. За үүний ард дээр бол одоо манай улсын онцгой комисс Монгол Улсын засгийн газар ус хуралдаж энэ одоо баруун бусад үүссэн энэ шүлхийн шинэ хэлбэрийн энэ өвчний дэглэлтийг зогсоох тал дээр улсын онцгой комисс бас тодорхой арга хэмжээнүүдийг авч орон нутаг ажиллах бололцоонуудыг нь бас нээж өгч Монгол Улсын засгийн газраас энэ одоо шүлгийн өвчний эсрэг тэмцэх одоо вакцины одоо мөнгө эдийн засгийн асуудлыг одоо шийдвэрлэхээс ахуулаад бас тал талдаа л одоо хичээж ажилласан ийм л одоо өдөр хоногуд боллоо. Нөгөө талдаа бол одоо миний хувьд салбарын сайдын хувьд улсын онцгой комиссийн гишүүнийхээ хуваар өнөөдөр Баян-Улгийн Ховд аймагт ажиллаж энэ одоо үүсэт байгаа нөхцөл байдал газар дээр ямар байгаа талаар мөн одоо шийдвэрлэх ямар асуудлууд байгаа талаар нөгөө талдаа дараагийн арга хэмжээнүүдийг хэрхэн яаж авах вэ гэдэг ингээд газар дээр нь улсын онцгой комиссийн нарийн бичгийн даргын одоо хамт мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нартайгаа ингээд ажиллаж байна. За тэгээ бидний хувьд ч гэсэн хөдөө аж ахуйн яам бол энэ улсын Монгол Улсын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ер нь энэ шүлгийн өвчний үед одоо зохион байгуулагдах дараагийн одоо хамгийн эцсийн шат бол одоо вакцинжуулалтын асуудал байдаг. Тэгээ энэ дээр ч гэсэн бас одоо энэ хоногудад ажиллаж энэ шүлгийн өвчний вакцин бас улс болгонд үйлдвэрлэгддэг. Нөгөө талдаа бас гадны улс орнууд манай хөрш улсуудад бас дэглэлтийн хувьд бол нэлээд өндөр байгаагаа шалтгаалаад вакцины одоо захиалга үйлдвэрлэлийн одоо ачаалал ихээс одоо шалтгаалаад бас олон өндөрлүүд бас байлаа. Гэхдээ бол өчтөр одоо манай хөдөө аж ахуйн яам Бээжин дэх Монгол Улсын элчин сайдын яамаараа дамжуулж бүгд найрамдахад ард улсаас эхний ээлжийн одоо сая тунгаа одоо авахар боллоо. Бид мөн одоо Оросын холбооны улсын одоо Владимирийн үйлдвэртэй бас холбогдож энэ одоо шүлгийн өвчний вакциныг 7 сарын 10 гэхэд бас эхний тунг авахар гэдэг ингээд хоёр хөршөөс бид одоо сая тун буюу 2 сая тунг авч эхний ээлжийн одоо ирэх вакцинаараа энэ голомттой байгаа баруун аймагуудын Ховд Баян-Улгийн аймгийнхаа бүх хөхрийг одоо вакцинжуулах ажлыг одоо энэ 7 хоногийн сүүлээр эхлүүлнэ гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. За тэгээд өмнөд холбогдуулаад одоо хөдөө аж ахуйн сайдын одоо багцаасаа өөрийнхөө мэдлийн одоо хүрээнд хоёр аймагт бол 50 сая төгрөгийн одоо дэмжлэгийг үзүүлж байгаа. Энэ мөнгө бол одоо энэ вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулахад шаардлагатай ийм асуудал байгаа. Ер нь гэхдээ энэ одоо удаагийн Монгол улсад өмнө нь гарч байгаагүй энэ шүлгийн шинэ хөвшил бол энэ үеэр олон зүйлүүд бас эргэж бид бас харах хэрэгтэй байна гэдэг дээр бол олон одоо дүгнэлтүүдийг хийж болохоор байна. Жишээ нь одоо энэ шүлгийн өвчнийг бол зүгээр одоо нэг байдаг нэг өвчин энийг нэг эм уугаад дарчиж болно. За одоо ард иргэдийн дунд нөгөө цагаан тариа гэж яригадаад байдаг энийг дарчиж болно гэд. За үүнийг нь бол одоо бас одоо өөрийгөө мал аж ахуйн эрдэмтэн гэж одоо танилцуулж байгаа хүмүүс бол бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр тэр үтгээл олон нийтийн Монголын үндэсний олон нийтийн одоо телевизээр хүртэл одоо энийг
цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр өдөр ингээд дамжуулж байгаа нь яг орон нутагт ажиллаж байгаа энэ шүлхийн голомтыг одоо тархаахгүй байх, дэгдээхгүй байх энэ одоо үүргийг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч нарт бол маш одоо хүндрэлүүдийг дагуулхаас гадна иргэдийн дунд бол одоо маш том эргэлзээг одоо дагуулж байгаа. Тэгэхээр дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага гэж дэлхийн 180 гаруй орныг игнэндээ нэгтгэсэн энэ байгууллагын өмнө Монгол улс бас хүлээсэн үүрэг байдаг. Энэ бол дэлхийн хэмжээнд малын гоцолдуур төвчин 20 цэртэй энэ өвчнийг орон нутагтаа дэгдээхгүй байх, хурдан шуурхай арга хэмжээ авах, мөн одоо эмчлэх гэд олон үүргийг хүлээдэг. Тэгэхээр энэ шүлхийний үеэр бол ер нь хамгийн ихний авах арга хэмжээ бол одоо хөл хорой, дараа нь одоо ариутгал халдваргүйтэл, голомтын одоо ариутгалууд, дээрээс нь устгалууд гээд эцэст нь вакцин гэдэг ийм л одоо дистралаар явдаг. Бид одоо энэ дөрвөн журмын дагуу явахгүйгээр хэн нэгэн хүний хэлсэн энэ одоо буруу ташаа мэдээллээс болж Монгол улсын одоо эдийн засаг төшөө ноцтой үр дагуулах чим эрсдлүүд байгаа. Өнөөдөр бол бид одоо дотооддоо хоёр аймгийн хооронд одоо хэдэн сумдын хооронд хөл хорой тогтоож байна. Энэ маань эргээд малчтад одоо энэ бол ингэж нэг сүржигнээд байдаг өвчин биш гэдэг ийм одоо буруу ойлголтыг одоо түгээснээс шалтгаалаад энэ улс орон даяар ингээд илгээ задраад ингээд явах юм бол энэ өөрөө Монгол улсын одоо эдийн засагт одоо экспорт болон импортод гарч орох хөдөлгөөн гэдэг олон зүйлүүд хоригдох аюултай ийм одоо өвчөө. Тийм учраас малчид маань тав бүхэн энийг бас зөв талаас нь ойлгож энэ улсын онцгой комисс, аймаг орон нутгийн онцгой комисс бид бүхэн аль болох энэ одоо шүлхийн өвчний хорих хохирлыг одоо багасгах, хурдан одоо тэр халдварыг зогсоох, халдварыг бүр дарж авах энэ л одоо ажлыг бас зохион байгуулалт ингээл ажиллаж байгаа. Гэхдээ бол одоо бидэнд бол бас нааштай мэдээлэл байгаа нь бид одоо ямар ч байсан вакциныг одоо цагааллгүй оруулж ирэх энэ бололцоог бас бүрдүүлж за энэ 7 хоногийн сүүлээр одоо эхний тарилгуудаа эхлүүлнэ гэсэн ийм одоо бодолтой байна. Тэгэхээр энэ тарилгын болох үйл явцын үеэр бол одоо манай малчид маань мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүдтэйгээ одоо бас хамтарч ажиллаж аль болох одоо хурдан шуурхай тарилга туулга хийх энэ бололцоонуудыг бүрдүүлээрэ гэж ингэж бас би иргэдээсээ хүсэх байна. Хөөрийн талаар асууж байна. За энэ би түрүүнд хэлсэн ер нь шүлхийтэй тэмцэх одоо шатараалсан олон арга хэмжээнүүдийн нэг бол ер нь одоо устгал хийл гэдэг ийм л одоо зүйлийг бас одоо дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын одоо дөрвөн дээр байдаг. За тэр хүрээндээ өнөөдөр бид бас ингээд шүлхийн өвчнээ одоо голомтыг ингээд тодорхой хэмжээнд хөнж чадсны үр дүн бол энэ устгалын асуудал. Тэгэхээр бид энэ дээр бас эргээд энэ устгал гэдэг бол малчин хүний одоо амжиргааны ихүүсвэр болсон малыг л одоо бид ингээд устгаж шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүний ард амьдрал байгаа тийм ээ өр шир зээл гоо гэж олон зүйлүүд одоо байгаа. Тийм учраас одоо энэ Ховд аймаг, Баян-Улгийн аймагт одоо ажиллаж байгаа улсын онцгой комиссийн гишүүнийхээ хувьар одоо бид ингээд вакцин жуулт юм хийснийхээ дагуу энэ нөгөө устгалын одоо нөхөн төлбөрийн асуудлыг одоо бас нэг яралтай ярих хэрэгтэй гэж ингэж бас үзэж байна. За Баян-Улгийн аймагт сонгогдсон их хурлын гишүүд ч гэсэн энэ дээр бол одоо бас устгалын мөнгө төгрөгөөр онцгой анхаарал хандуулаарай гэдэг ийм зүйлийг бол бас хэлж ярьж байгаа. Тэгэхээр улсын онцгой комиссийн газар ч гэсэн бас өгсөн чиглэлийнхээ дагуу устгал хийгдсэний ард дээрх нөхөн төлбөрийг цагаалдахгүй хурдан шуурхай өгүүлэх тал дээр бид анхаарна. Сая бол бас аймгийн онцгой комиссийн хурал дээр нэг зүйлийг хэлж байгаа нь Монгол улсад өмнө нь бас ингээд өхрийн гоцолдуур төвчин түүний дараа устгалын ард дээрх нөхөн төлбөрийн асуудлууд бас яригдж исэн. Цаг хугацаа алддаг бол шалтгаан бол энэ өхөр болгон дээр акт бичигдэж байгаа. Тэгэд энэ акт нь яг үгээр тухайн өдөр ямар насны өхрийг устгасан. За тэр нь одоо статистикийн мэдээлэл дээр одоо хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ? Тэрнийх нь 90% олгодог ийм залттай. Тэгэхээр энэ ингээд санхүүгийн баримт бүрдүүлэх энэ үйл явцын дундуур санаатай болон санамсаргүйгээр баримт материал дутуу байдаг. Хуурамч баримт материал бүрдүүлдэг гэх мэтчлэнгийн эсвэл одоо хүний устгасан өхрийн тоо одоо нас хүйс нь хаягдчих гад байдаг гэдэг ингээд нэгтлэх зүйлүүд байдаг учраас энэ ажил руугаа бас хаана ханаах хариуцлагатай одоо орох ёстой л гэж ингэж бас би хэлье.